Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг, ариун инэрэнгүй бидний Бурхан Аав минь. Бурханаас холдон гимнүгэл дотор байсан биднийг өрөвдөн хайрлаж, бидний авах ёстой хараал ба шийтгэлийг эзэн Есүс өмнөөс минь авч, эзний урсгасан тэр үнэт цусаар бидний гмийг мөнхөд угааж, дахин шүүлт ба хараалыг авахгүй болгож, ямар ч хийсэн гавьяагүй байхад минь аварч өгөн Бурхны хүүхэд болгон мөнхийн Бурхны улсад орох ёроолт найдварыг бидэнд өгсөн бүх нэгүсэл тань талархал ба магтаал ба алдрыг Бурхан Аав тандаа өргөж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон бид эзний өмнө хамт цуглан, эзний агуу нэгүсэл ба хайрыг магтан, үгээс суралцсан, эзэн хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлөж байгаа талархаж байна. Энэ цагт ч мөн Бурхан та бидний дунд хамт байгаад гэдэгт итгэж байна. Бидний хүн нэг бүрийг анхааран харж, Бурханы инэрэнгүй хүчирхэн мутраараа зууран бариарай. Бид одоо ч үнэхээр сул дорой билээ. Энэ ертөнц өдрөөс өдөрт гим нүглээр дүүрч, нэг өдрийн дотор ямар зүйл тохиолдохын мэдхийн аргагүй ээдрээтэй ертөнцид амьдарч байна. Бид өөрсдийн хүч чадлаараа энэ ертөнцийг ялах аргагүй билээ. Эзэн та нэгүсэл ба үг амар тайвнаараа бидний сэтгэлийг зууран барьж, эзний үгээр биднийг өдрөөс өдөрт шинчлэн хүчрхэгжүүлж босгож өгөөрэй. Бид Бурхны хүүхдийн хуваар ичиг зүйлгүй байлгаж, Бурхны ариун хүсэл ба алдрын төлөө амьдрахад минь биднийг түшин бүрэн төгс болгож өгөөрэй. Энэ цагт оролцож чадахгүй байгаа ахан дүүс нартай илүүгээр эзэн та хамт байж нэгүслээд үргэж өгөөрэй. Хэцүү бэрхшээл донд сайн мэдээг тарааж буй дэлхийд даяар бүх чуулгануудыг нэг бүрчлэн харж хандан байгаа гэдэгт итгэж байна. Эзэн та хамт байж төгсгөлийн үед эзний хүсэж байгаа илүү агуу авралын ажлыг гүйцэлдүүлэхэд туслаарай гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Зохистой цагт хэрэгтэй үгийг өгч, бидний хийх ёстой замыг минь зааж өгдөг эзэн минь, энэ цагт ч бидэнд харуулахыг хүссэн эзний үг ариун хүслээ илүүгээр ухаан ойлгоход туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуулнаа.
За, Библиэс харцгаая. 1-р Иохан Библийн 1-р Иохан 3-р бүлэг. 1-р Иохан 3-ын 1 уншия. Нэгдүгээр Иохан 3-ын 1. За ганцхан нэгийг хамтдаа уншицгаая. Биднийг Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид үнэхээр тийм юм. Харин түүнийг таниагүй учраа ертөнц биднийг таньдаггүй. За эзний өдөр өглөө бид нар үргэлжлүүлэн эзэн дотор оршдог амьдрал гэдэг сэдвээр үгийг сурж байгаа. Иохан 15-ын 3 дээр Есүс айлтгахдаа миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Ингэж айлтсан байна. Эзэн бидэнд өгсөн тэр нэгүсэл сайн мэдээг бид нэр сонсоод ухаан итгэх үед бидний сүнс маань цэвэршигдсэн байна. Аврагдсан хүмүүс Есүс одоо хэлэхдээ миний дотор оршигтун гэж хэлсэн. Миний дотор оршигтун. Би ч та нарын дотор оршино. Аврагдсан Христэд итгэгч хүний амьдрал бол нэг үгээр хэлбэл эзэн дотор оршдог амьдрал. Эзэн дотор орших амьдрал нь юу вэ гэдгийг Библиэр олон үгэн дээр хэлсэн байгаа. Тэр үгийн дагуу бид нэр эзэн дотор оршин амьдрах хэрэгтэй юм аа. За нэг байн хэлж байгаа ч хэлээ. Христэд итгэгч бид нар энэ ертөнцийн бусад шашинтангууд шиг бидний мэдж байгаачлан дахин төрөөгүй байгаа тэр Христийн шашинтангууд яалтчгүй шашны амьдралаар амьдардаг. Цаг хугацаагаа дараа нь сүсэглэг мөргөл, дээрээс нь магтан дуу, дээрээс нь чэйжлэн, өргөл өргөн, үйлчлэн бүхий л шашингууд энэ зүйлсийг их хичээнгүйлэн хийдэг. Тэрийгээ сайн хийх юм бол итгэл нэг сайн гэж дүгндэг байна. Өөрийгөө ч гэсэн өөртөө сэтгэл хангалуун байдаг байгаа. Гэхдээ Библиэл дээр хэлж байгаа тэр итгэл гэдэг бол тийм зүйл биш. Иохан 3:3 дээр харах юм бол хин дээрээс эстөрн тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чаднаа. Аврагдаад Деважинд очих боломжтой хамгийн анхны тэр туйлын болцол бол дахин төрөх юм. Born again гэдэг тийм ээ. Бидний махбод маань энэ ертөнцийн нэг удаа төрж хэдэн 10 жил амьдардаг. Бид нар Бурхны улсад орох үедээ Бурхантай хамт мөнхөд амьдраа гэх юм бол энэ удаа сүнсээрээ бас дахин нэг удаа төрөх хэрэгтэй. Гэхдээ махбодоор нэг сүнсээрээ 2 дахь удаа төрж байгааг дахин төрхөө гэж хэлж байгаа. Дахин төрсөн хүн өөрийгөө яаж дахин төрсөн бэ гэдгийг мэддэг. Хизээ, яаж, юугаар ухаан итгэж дахин төрсөн бэ? Түүнийг мэдэн, түүнийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр гарцаагүй баталгаатай зүйл учраас тийм байдаг. За би ч гэсэн 10 гаруй жил хичээнгүйлэн Христийн шашны амьдралаар амьдарсан. Эзний өдөр тасалдаггүй, үрээр залбирдаг. Дээрээс нь теологийн сургууль хүртэл 4 жил гарan явсан. Орон нутгийн чуулганыг хүртэл дааж аваад 2 жил гаруй сургаал хүртэл заасан. Би өөрийгөө сайн итгэдэг гэж бодсон. Деважингийн хамгийн урд суундаал гэж боддог байсан. Гэтэл дахин төрснө үү гэдэг тэр асуултыг авах үедээ их цочирдсан байгаа. Анхандаа бол би чинь дахин төрсөн юм чинь ингээд явж байгаа байлгүй дээ. Үнэхээр дахин төрсөн үү? Хизээ яаж дахин төрсөн бэ? Тэр бүр тодорхой зүйлийг асуух үед би итгэлгүй байсан байгаа. Мөрөглийн цуглаан хүртэл явахдаа үнэхээр баяр хөөртэй залбирах үед их юр бусын зүйлийг хүртэл болж байсан. Гэтэл тэр ерөөсөө биш юм. Дахин төрөх нь биш.
дахин төрөлгүйгээр дахин төрсөн мэт бодож байвал тэр бол үнэхээр аюултай зүйл байх нэ. Там руу явж байгаа нэ, диваажн руу явж байгаа гэж ойлгож байгаа үнтэй адилхан. Хин нэгэнд хэлхийн аргагүй ганцаархнаа бодож байгаад эцэст нь би дахин төрөөгүй гэдэг тэр үр дүнд хүрсэн. За би одоо өгөхөл там руу очих юм байна. Хинт ч хэлхийн аргагүй. Үнэхээр чин сэтгэлээсээ Бурхны нэгүслийг би хүссэн. Тэгээд 1912 оны 10 сарын 10-ны 8 цагийн үед өдийг хүртэл би зөвхөн мэдлэгээр зарчмын хувьд л мэдж байсан Есүсийн загалмай надтай ямар холбоотой вэ гэдгийг үнэхээр мөч чанарын хувьд ухаарсан, итгэсэн байгаа. Биний бүхий л асуудал шийдвэрлэгдсэн. Энэ бол дахин төрж байгаа хэрэг юм. Аврагдаж мөнх амьтаа болсон. Гарцаагүй ийм тохиолдол байх хэрэгтэй. Аврагдсны дараа итгэлийн амьдрал бол одоо үгийн дагуу эзэн дотор оршдог амьдрал. Миний дотор оршигтун би ч та нарын дотор оршноо. Оршно гэдэг чинь эзэнтэй нэг болохыг хэлж байгаа, холбоотой болохыг. Эзэн миний дотор оршиж, би эзэн дотор оршино. Эзэнтэй одоо салахын аргагүй юм. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жимс сургуулж чадахгүй. Тэр мөчөр усан үзмийн мод бол огтоо салшгүй холбоотой тийм биз дээ. Усан үзмийн модноос шууд ургадаггүй тийм ээ. Шууд бүдүүн модноос яаж үр жимс ургах вэ? За дээрээс нь мөчөр усан үзмийн мод байхгүй бол үр жимс гаргаж чадахгүй. Усан үзмийн мод болон мөчрийн холбоо бол үнэхээр туйлын холбоо байх нэ. Үүнийг эзэн тайлбарлаж өгсөн. Тэгээд эзэн дотор оршдог амьдрал. Аврагдах юм бол эзэн дотор оршиж байгаа. Эзэн дотор оршиж байгаа гэдэг мэдэх хэрэгтэй. Тэгээд эзэн дотор амьдрах нь яг юу вэ гэдгийг байнга суралцах ёстой. Би эзэн дотор байж, эзэн миний дотор амьдрах амьдрал. Эзэнтэй холбогдсон амьдарч байна гэдэг чинь баттай байж амьдрах хэрэгтэй. Тэгээд эзэн дотор оршин амьдрах нь юу вэ гэдгийг бүр нарийн тодорхой үгээр дамжуулан суралцаж үгийн дагуу амьдрах хэрэгтэй. Зүгээр нэг хаа хамаагүй шашны амьдрал бол биш ээ. Буруудах юм бол өөрөө өөрийгөө хууран мэхлэх боломжтой байх нь байна. Иохан 15 өнгөрсөн удаа бид нэр сурсан тийм ээ. Дахиад нэг түр харцгаая. Иохан 15-ийн 9-10 би уншиж өгье. Эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрлсан. Хайранд минь байгтун. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Эзэн дотор оршно гэдэг чинь Бурхны нэгүсэл дотор байж, мөн Бурхны үгэн дотор байж, Бурхны хамгаалалт, удирдлага дотор, ариун сүнс дотор байхыг хэлж байгаа. За сая уншсан үгэн дээр харах юм бол эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Бурхан Аав маань өөрийнхөө цорын ганц хүүгээ ямар их хайрлсан болоо. Матай 3 дээр харах юм бол Есүс Йордан голд баптизм хүртэн уснаас гарч ирэхэд тэнгэр нээгдэн ариун сүнс тагтаа мэт түүний дээр бууж ирээд Бурханы дуу хоолой сонсогдсон. Миний хайрт хүү энэ билээ. Таал минь түүнд оршдгоо. Матай 17 дээр харах юм бол Есүс шавнартайгаа 3 шаваа дагуулan өндөр уулан дээр гарсан үед бас Бурханы дуу хоолой сонсогдсон байна. Энэ бол миний хайрт хүү, таалал минь түүнд оршдог. Түүнийг сонсогдсон. Үнэхээр Бурханы хайрладаг хүүн юм. Эхлэл 22 дээр харах юм бол Бурхан Авраамийн 100 наснд нь төрсэн хүү Исаакийг Море уулан дээр аваачиж шатаал дахид болгон өрг гэж хэлсэн. Авраам олон зарц нартай, бас олон мал адгуустай. За биднийхээр хэлэх юм бол их баян хүн. Гэтэл тэр бүх зүйлээс илүү
100 наснда төрүүлсэн хүү Исаак. Түүнээс илүү чухал зүйл гэж байхгүй юм. За тиймээс Исаакийг нэг 14 настай байх үед нь үнэхээр өхөрдөм хөөрхөн өсөж байх үед нь Авраам бол өөрөөсөө хөгшөрчгсөн өөрөөсөө эхнэрээсээ бүх хэд баялгаасаа ч илүүтэйгээр 100 наснда төрүүлсэн хүү Исаак түүнээс нь ч илүү чухал зүйл гэж өөрт нь байхгүй юм. Авраамд ерөөс цор ганц энэ Исаак л хамгийн хайрладаг нэг нь. Гэтэл бурхан гинт чи хүүгээ хайртай цорын ганц хүүгээ Исаака Море уулан дээр шатаал тахил болго өргөө гэж хэлсэн. Авраам хаяа хонь өргөж бурханд шатаал тахил өргөдөг байсан. Гэтэл энэ удаа өөрийн хүү цорын ганц хүү Исаакийг шатаал тахил болгон өргөө. Хүмүүсээ хэрвээ бурхан тэгж айлдвал та яах вэ? Өөрийнхөө амнасаа ч илүү бүхий зүйлээс илүү чухал Исаакийг алаад шатаагаад бурханд тахил өрг гэж байна. Бидэрт тийм зүйл байх болох юм бол бурхан минь энэ зөв үү? Энэ Исаакад дамжуулан Тэнгэрийн одноос ч илүү, далайн элсээс ч илүү удмыг өгнө гэж одоо та өрг гээд байгаа мó? Ал гэж байгаа мó? Бурхан минь та чинь толгойч нь иргэчгээ юу? Би бол энийг бол чадахгүй юм байна. Тэгж хэлэх боломжтой үстэй. Гэтэл Авраам ерөөсөө өөр зүйл бодлогүйгээр өөрийнхөө их нэртэйгэж санал бодлоо солих боломжгүй болохгүй. Яа том зүйл болно. Тэм учраас үүрээр эртлэн явцгаая. Море уул руу. Исаакийг дагуулад дээрэс нь 2 зарцаа дагуулад 3 өдрийн аянд яваад Море уулан дээр очив. Тэр уулын бэлд 2 зарцаа үлдээсэн байна. Яагад гэвэл зарцнаар нь цуг дээшээ гарчих юм бол Авраам хүүгээ алах гад ингээл хүллээ гэх юм бол эзэнтэн минь та чинь галзуураа юу гэдэл тийм ээ. Дунд нь орох учраас болохгүй юм. Зарцнараа үлдээгээд Исаакад түлээг нь үрүүлээд Авраам гал болон хутгаа бариад тэгээд урд нь гараад явсан. Исаак аав минь ээ. Энд одоо гал мод 2 нь байна. Түлэнч байна. Харин хураг нь хаана байна вэ? Өмнө нь байсан байхгүй юу? Бурханд тахил өргөх үед хонь байсан баг. Гэтэл энэ удаа хоньгүй хураггүйгээр хураг нь хаана байгаа юм бэ? Авраам энэ үгийг сонсох үед ямар байсан бол чи хураг нь гэх хөлөө Бурхан ханганаа. За тэгээд Море уулан дээр гарсан байна. Таглын ширээгээ өрөөд Исаакд хэлсэн баг. Исаака энэ удаа Бурхан хамгийн эрхэм тахилаа. Чамайг Бурханд шатаал тахил болгон өрг гэсэ. Исаак тэнд бүрэн дуулууртай байгаа юм. Тийм ээ. Бурхан тэгсэн бол одоо тэгье. Гараа хүлүүлсэн баг. Аава та чангахан шиг хүлээрэ. За тэгээд түлэн дээрээ тавиад хутгаа барьсан. Авраам яасан бол Бурхан минь та намайг битгий зогсоогоорой би хатгалаа шүү. Бурхан юу ч айлдаагүй. Яг хатгахаас өмнө Авраамаа Эхлэл 22 дээр харах юм бол Бурхан 2 удаа бүр яаравчлаад боллоо. Чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас юм мэдгийг чинь би одоо мэдлээ. Бүгд нэг бодож үзье. Авраам Бурханыг ямар их хайрлсан бэ? Ямар их үйлчилдэг вэ гэдэг Бурхан мэдэхгүй болов? Заавал Исаакийг Море уулан дээр аваачиж өгөхүүж тэр үед л нэг ойлголоо мэдлээ гэх үү? Аль хэдийн мэдсэн байж таарна. Мэдэж байна. Гэхдээ Бурхан зөвхөн үгээр бос Авраамийн бодит тэр үйлдэлийг нь харахыг хүссэн байна. Бурхан хүртэл биднийг хайрладаг байгаа. Үгээр л хайрлсан уу? Бурхан бидний хандаад би та нарыг хайрладаг шүү. ертөнцийн юунаас илүү би хайрладаг гэж зөвхөн үг л хэлдэг бол Бурхан биднийг яаж хайрладгийг бид нар яаж мэдэх вэ?
Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөө. Загалмай дээр үхэл хүртэл өгсөн учраас бид нэр Бурханы хайрыг мэдэж итгэдэг. Бурхан зөвхөн үгээр бос боддоор хайраа илчлэн харуулсан байна. Бурханы хайр бидэнд илчлэгцээ. Биднийг нүгэлтнүүд байхад түүний хүүгээ эвдрүүл болгож өгсөө. Авраамийн цорын ганц хүү Исаака Бурханд өргөсөн. Бурхан өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө загалмай дээр үхэл дээр өгсөө. Адилхан утгатай байх нэ. Бурхан эхлээд биднийг тэгж их хайрлсан байна. Тиймээс 1-р Иохан 3:1 дээр харагтун behold гэдэг тийм ээ. Энэ чинь бидний зүрх сэтгэлийг сэргээж байгаа тийм анхааруулгын үг юм. Behold биднийг Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач тэгсэн байна. Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг тэр Бурханы хайрыг бид нар ойлгохын аргагүй юм, хэмжихийн аргагүй, тайлбарлахын аргагүй. Гайхалтай хайр юм. Үнэхээр эрхэм хайр. Тэр агуу хайр юм. Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид үнэхээр тийм юм аа. Бид нэр тийм юм. Бурхан биднийг хайрладаг тэр хайр. Тэрийг бид нар бүгдээрээ хэмжихийн аргагүй. Тэнгэрээс илүү өндөр, тэнгисээс илүү гүн. Бүхий л зүйл тэр нарнаас ч илүү уудам гэж Бурханы хайр магтан дуун дээр тэнгэр огторгоог цаас болгон тэнгис далайг бих болгосон ч тэр агуу хайрыг бүгдийг бичих аргагүй. Далай тэнгисийг бих болгож тэнгэрийг цаас болгоод тэр үзгийг ямар том үзэг байх вэ? Тэр далайн усан дүрж байгаа адил тэнгэрийг цаас болгож байгаад Бурханы хайр ийм тийм гэж биччихсэн ч бичихийн аргагүй юм. Энэ хэтрүүлээд байгаа зүйл биш. Яг үний юм. Бурханы хайр тэр эрхэм гайхалтай хайрыг юугаар бид нэр зөөрлөн хэлэх вэ? Энэ Бурханы хайраар гинүглээс тэр сүрэлд хүрэх байсан биднийг авраа зогсохгүй Бурханы хүү болгосон байна. Хэн бэ? Бурхан. Ёрын үлсийг үлдэж дайсагнсан байсан. Бид нар Бурханы шүүлт мөнхийн сүрэл рүү явах гим нүгэлтний төлөө Бурхан өөрийн цорын ганц хүүгээ өмнөөс нь үхэлд өгсөн байна. Тэгээд биднийг авран Бурханы хүү болгосон байна. Бурханы хүүхэд гэдэг чинь Бурханы өв залгамжлагч. Угтаа Бурханы хүү биш байсан Бурханы хүү болсон. Өргөмөл гэж хэлдэг тийм бэ? Тиймээс Ром 8:17 дээр харвал Христтэй хамт алдаршуулгдахын тулд бид түүнтэй хамт зовдөг тул бид Бурханы өв залгамжлагчд бөгөөд Христийн хамтран өв залгамжлагч. Христийн хамт залгамжлагч. Хамтран өв залгамжлагч. Бид нар Христийн хамт алдаршуулгдахын тулд түүнтэй хамт зовдөг. Тэгэхээр энийг бид нар бүгдийг тайлбарлахын хэмжихийн аргагүй зүйл. Ямар их хайраар биднийг хайрлан Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар эцэг биднийг сойрхсныг хараач. Ямар их хайрыг бид нар тайлбарлах аргагүй. Биднэрт байгаа бүхий л зүйл бүгд Бурханд өргөлөө гэлээч бид нар Бурханы хүүхэд болж чадах болов. Ямар нэгэн сайн үйлийг Бурханы төлөө золиос үйлчлэл хийлээ гэд Бурханы хүүхэд болж чадах болов. Сансны хэрэггүй зүйл юм. Гэхдээ ёрын үйлсээр дайсагнсан байсан шүүлт сүрэл рүү явж байсан биднийг болцолгүйгээр хайрлаж бидний авах ёстой хараал шүүлтийг Бурхан өмнөөс минь үүрж аван биднийг аварч Бурханы хүүхэд болгох дуудуулахад хүргэсэн ангин. Бурхан чи бол миний хүү гэсэн баг. Матай 6 дээр
Тийм диинхүү залбир тэнгэр дэх бидний эцэг. Тэнгэрт оршиж байгаа сансар огтроо бүтээсэн сансар огтроо захирдаг бурхныг аава гэж дуудана. Та бүхэн юу гэж бодож байна? Аврагдаад энэ аврагдал гэдэг зүгээр жаахан л баярламаа зүйл болов. Сансар огтроо бүтээж, өдөрдөн захирч тэр ариун бурхан бидний өмнөөс өөрийн цорын ганц хүүгээ өмнөөс минь өгөөд бидний гин нүглийг шийдвэрлэж өгөн биднийг аварч бурхны хүү болгосон байна. Биднийг бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид үнэхээр тийм юм. Тийм юм аа. Иохан 15:9 дээр харах юм бол Есүс эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Эцэг өөрийнхөө цорын ганц хүүгээ ямар их хайрлах вэ? Эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрлсан. Хайранд минь байгтун. Тэр хайрыг өмссөн хүмүүс тэр хайрын дотроо байнга тэндээ зогсож бай гэж байгаа юм. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь оршдгийн адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь орших болно. Бид нэр тэр хайрыг ухаан хайрын дотор оршин тэр арга бол эзний тушаал, эзний үгийг сахих юм. За тэгвэл одоо эзэн дотор орших амьдрал гэдэг нь юу вэ гэдгийг бид нэр илүү баттай мэдэж яг бодитоор эзэн дотор оршин амьдрах хэрэгтэй. Үргэлжлүүлээд. Ром 5-5 дээр харах юм бол Ром 5:5-ыг бүгдээрээ түр хамт хайцгаая. Ром 5:5. Хамт уншия. Найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Найдвар. Ямар найдвар вэ? Бурхны хүүхэд болсон гэх тэр алдарсууд ерөөл. Бурхны улсад очиж Бурхны үр хүүхэд болоод Бурхантай хамт мөнхөд алдар сууг идэлэх болно. Христтэй хамт алдрыг идэлнэ. Тэгвэл энэ найдвар ичмээр зүйл биш. Бидний шиг энэ гимтнүүд ямар ч болцолгүйгээр гим нүглээ ууштуулан аврагдаад Бурхны хүүхэд болоод мөнхийн Бурхны улсад орох ийм алдар суутай найдварыг олж авсан байгаа. Энэ ичмээр зүйл биш шүү дээ. Биднийг цөхрөрлөх зүйл биш. Гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд маань зутгагдсан. Ариун сүнс тэр Бурхны нэгүслийг ухааруулад итгүүлэн тэгээд тэр Бурхны хайр бидний зүрх сэтгэлд маань яг л ус цутгадаг шиг цутгагдсан гэсэн байна. Бурхны хайр. Бид нэр аврагдаад Бурхны нэгүслийг ухаарах үед ариун сүнс бидний дотор Бурхны хайрыг цутгаж өгсөн. Аврагдсан хүн ариун сүнстэй тийм ээ. Ариун сүнс бол Бурхны хайрыг бидний дотор цутгаж өгдөг нэг юм. Ром 5:8-ыг харцгаая. Хамт уншия. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлахаараа Бурхан харуулсан билээ. Бидний нүгэлтнүүд байхад ёрын үлсийг үлдээж дайсагнсан байхад Христ бидний төлөө өгснээр бидний авах ёстой хараал ба шүүлтийг эзэн өмнөөс минь авсан. Бүтээгч эзэн Бурхантай адил нэгэн ариун нэгэн юм. Ариун алдар сууд тэр нэгэн бидэнтэй адил хүн болоод махуудыг өмсөн ирж онгон бүсгийн биеэс төрөөд Бэтлехемийн жижиг тосгонд төрсөн байна.
ядуу мужааны хүү болж 30 жил яг л хүнтэй адил амьдарсан. Бурхан хүн болсон баг юм. Тэгээд ядуу айлч шүү дээ. Тэгээд 3 жил хагасын турш ертөнцийн ядуу мэдлэггүй шавнараа дуудаад 3 жил хагасын турш хамт яванга Бурханы үгийг дамжуулж янз бүрийн зовлон бүгдийг нь нийлэлсэн байна. Хамгийн сүүлд нь тэрээр хамгийн хормоо гим нүгэлтний хуваар цаазын ялыг сонссон байна. Янз бүрийн ичгүүр зовлон гэдэлж загалмай дээр совдлогдсон өөд болсон. Энэ бол бидний авах ёстой хараал ба шүүлтийг эзэн өмнөөс минь авсан байгаа юм. Есүс хэн нэгэн надаас амийг минь авахгүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Есүс ертөнцийн дээр яах гэж ирсэн бэ? Бурхан хүн мэт болж ирээд бүхий л хүмүүсийн гмийг өмнөөс нь үхэхийн тулд ирсэн байна. Тэгээд энэ мөнхийн золилтыг биелүүлж 3 өдрийн дараа амьлаад 40 өдрийн турш өөрийгөө харуулсан. Олон хүмүүсийн нүдэн дээр чидэн уулан дээрээс дээш хөргөгдсөн байна. Сайн мэдээ бүх ертөнцөөр тунхаглагдах юм бол дахин ирнэ гэж амлаад явсан. Одоо бол ариун сүнсээр дамжуулан тэр Бурханы нэгүслийг ухааруулан Бурханы хайр бидний зүрх сэтгэлд цутгагдсан. Бидний нүгэлтнүүд байхад, ёрын үсийг үлдэж дайсагнсан байхад тэр Бурханы хайрыг биднэрт өгөөд Бурханы хүүхэд гэж дуудуулахаар болгосон байна. Биднийг нүгэлтнүүд байхад нэг удаа бодож үзье. Бурхантай дайсан байх үед Христ бидний төлөө өмнөөс минь өгсөн. Бурхан биднийг хайрлсан хайрыг баталж өгсөн байна, харуулсан байна. Энэ бол бидний бодол болон бидний мэдлэгээр ойлгохын аргагүй зүйл юм. Тэр ариун хайр, тэр гайхалтай хайр, мөнхийн хайр, Бурханы хайрыг агапе хайр гэдэг тийм ээ. Хүний хайраас ондоо, төрлөөрөө ондоо. Ариун хайр, мөнхийн хайр, төгс хайр, болцолгүй хайр юм. Энэ хайраар биднийг аварж өгөө зогсохгүй Бурханы хүү гэж дуудуулах болгосон. Есүс үхээд 3 өдрийн дараа дахин амьлах үедээ тэр үед булшиг нь хайж утсан эмэгтэйчүүд бий Магдалины Мария. Есүс ахан дүүнерт минь очиж гэсэн. Шавнараа ахан дүүнер гэсэн баг. Ах дүүнер. Би эцэгтээ буюу та нарын эцэгт Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очноо. Ах дүү гэж дуудахад тэрээр ерөөсөө ичээгүй байна. Еврей 2 дээр Есүс бидэнтэй адил гим нүгэлтнийг дуудаад ах дүүс гэж дуудахаас ичээгүй. Би эцэгтээ буюу та нарын эцэгт. Сайн ойлгохдохгүй байна уу? Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно гэдгийг хэлээ. Эзэн биднийг авраад ах дүү минь болоо гэж хэлсэн байна. Би эцэгтээ буюу та нарын эцэгт яг адилхан Бурхан аав. Энэ ямар гайхалтай хайр биш үү? За Иохан номноос Иохан 4-ийн 11-ийг түр харцгаая. Иохан 4-ийн 11, 12. Хамт уншия. Хайртууд минь. Иохан 4:11, 12 штэ. Зүг үү? 1-р Иохан. За уучлаарай. 1-р Иохан. 1-р Иохан 4-ийн 11, 12. Хамт уншия. Хайртууд минь, Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Хинч хизээч Бурханыг хараагүй.
Хэрэв бид бие биеэ хайрлавал Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. Хайртууд минь, Есүс ертөнцийн байх үедээ Есүст хамгийн их хайрлагдсан нэгэн бол Илч Иохан гэдэг, тийм ээ. Иохан 1, 2, 3 дугаар Иохан илчлэл гэдэг Библийн 5 номыг бичсэн байна. За тэгээд Бурхны хайрыг хамгийн их ухаарсан. За тиймээс 1-р Иохан дээр харах юм бол Бурхны хайрын тухай маш ихээр хэлж өгсөн. Хамгийн урт амьдэрсэн байгаа. Тэгээд илчлэл номыг авах хүртлээр хамгийн сүүлд Эфес чуулганд үгийг дамжуулангаа одоо тэр өндөр настай болсон Илч Иохан хүмүүсийг ах дүүнараа, хүүхдүүд минь ээ, бие биеэ хайрлаа. Байнга тэгж хэлсэн баг юм. Хайраар. Хайртууд минь, Бурхан биднийг инхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Бурхан биднийг хайрлсан юм чинь бид нар ч гэсэн бие биеэ хайрлах ёстой юм. Бурхан өөрийн цорын ганц хүүгээ хайрлсан шиг Есүс биднийг хайрлсан байна. Есүс биднийг хайрлсан шиг бас Бурхан биднийг хайрладаг шиг бид ч бас бие биенээ хайрлах ёстой юм аа. Энэ хайр бол ариун хайр юм. Хүн хоорондын хайр биш. Хүн хоорондын хайр бол их эрсдэлтэй, нэг үедээ хайрлаж байгаад нэг үедээ үзен яддаг. Хайрладаг хүн нь нэг мэдэхэд дайсан болчихдог. Их хувирамтгай. Гэхдээ Бурхны хайр бол ариун, мөнхийн хайр юм. Тэр хайрыг авсан бид одоо Бурхныг хайрлахын зэрэгцээ ах дүүгээ хайрладаг. Хизээч хинч Бурхныг хараагүй. Хинч Бурхныг хараагүй гэсэн. Хинч Бурхныг хараагүй, харин эцгийн өвөрдөх цор ганц төрөгч болох Бурхан л түүнийг ханиулсан юм а. Есүс хэний ч хараагүй Бурхны дүр төрхөөр хүний дүр төрхөөр ирсэн. Тэгээд Есүс хэлэхдээ шамнартаа намайг харсан нь эцгийг харсан. Есүс бол Бурхны хайрын биелсэн дүр нь бахан. Бурхны хайр ил болсон байна. Тэгтээ Бурхан өөрийн дүр төрхөөрөө хүнд өөрийгөө харуулж байгаагүй. Хинч Бурхныг хараагүй. Хэрв бид бие биеэ хайрлавал Бурхан бидний дотор байж. Бурхан хаана байгаа вэ? Хэрв бид бие биеэ хайрлавал Бурхан бидний дотор байж, түүний хайр бидний дотор төгс болно. Бид нар бие биеэ хайрлавал тэр хайрладаг хүмүүсийн мань дотор Бурхан хамт байх болно гэж хэлж байна. Гайхалтай зүйл биш үү? Тиймээс бид бие биеэ хайрлавал бие биеэ хайрлна гэдэг чинь аврагдсан итгэгч нар ариун сүнсээр нэг болсон нэг бие гэсэн. Тэр дотор эзэн хамт байж Бурхан хамтдаа оршдог. Бурхны хайрыг ухаарсан бие биеэ хайрладаг хүмүүсийн дотор Бурхан хамтдаа оршдог. Үнэхээр гайхалтай амлалт, тийм ээ? Бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. Итгэгч нарын тэр сүрэг Бурхны хайрыг харуулахын тулд байгаа юм. Түүний хайр бидний дотор төгс болно. Аврагдсан итгэгч нар бие биеэ хайрлаж эзэн биднийг хайрлсан шиг нэг бие мэт хайрлах үед Бурхны хайр бидний дотор төгс болдог байна. Бурхны хайр бидний дотор төгс болж гүйцэлдэнэ гэсэн үг. 1-р Иохан 4:16-г бас түр харцгаая. 4:16-г хамт уншия. Биднийг хайрладаг Бурхны хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байх чинь Бурхны дотор байж, Бурхан түүний дотор байна. Биднийг хайрладаг Бурхны хайрыг бид мэдэж итгэдэг. Бид Есүст итгэж байна. Бурхны хайранд итгэж байгаа юм.
Бурхан биднийг хайрладаг хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөө. Тиймээс хүүд итгэд хинч итгэн гэдэг чи юу вэ? Бурхан биднийг ямар их хайрлсан? Бидний төлөө өөрийн цорын ганц хүү загалмаа дээр үхэх хүртэл эвлэрэл болон өгсөн. Түүнийг ухаарахыг хэлж байна. Бидний хайрладаг Бурханы хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Энэ Бурхан хайраар агуу нэгэн гээгүү. Бурхан хайрын их булаг юм. God is love гэдэг тийм ээ. Бурханы хайр. Бурхан бол өөрөө хайр юм. Мөнхийн хайр, төгс хайр, ариун хайр, туйлын хайр, болзолгүй хайр. Тэр Бурханы хайрыг бидний хэлээр илчлэн хэлхийн аргагүй. Хайр дотор байх чинь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. Бурханы хайрын дотор оршдог нэгэн бол тэр хүн Бурхан дотор байгаа нэгэн. Бурхан ч түүний дотор байдаг. Бид нар хайрын дотор байх үед бидний эзний хайраар зогсохгүй, хайртай хүмүүсээ хамтдаа хайрлах үе тэр үед эзэн хамт байна. Хинч хизээж Бурханыг хараагүй. Хэрэг бид бие хайрлавал Бурхан тэнд донд байх болно. Тэгээд энэ хайр бидний дотор бага багаар бидний зүрх сэтгэлийг амьдрал дотор маань бодитоор биелэгддэг байна. Бурхан тэдний дотор байж, Бурхан бие хайрладаг хүмүүсийн дотор байдаг гэсэн байна. Бурхан хаана бол? Чуулганы байрны дотор байгаа болов? Сайн үйл сайн хийж явах юм бол Бурхан байх болов? Үгүй ээ. Бурханы хайрыг ухаарад биенээ хайрлаж байгаа хүмүүсийн дотор байдаг. Үнэхээр гайхалтай үг биш үү? Тиймээс бид нэр хайрлах хэрэгтэй. Энэ хайр бол хүний хайр биш ээ. Бурханы хайрыг ухаарсан хүмүүс Бурханаас авсан тэр ариун хайр, Бурханы хайраараа хайрладаг бахан. За тиймээс тэгэх юм бол тэр дотор Бурхан байх болно гэж хэлсэн. Бурхантай ойр дотны холбоо, амийн холбоо, Бурхантай нөхөрлөл. Энэ нөхөрлөл биелэгддэг Христэд итгэгч дотор Бурханы хайр нь зөвхөн үгээр бус яг бодитоор харагдах ёстой тийм үү? Бурханы хайрын дотор байгаа хүн тэр Бурханы дотор байгаа. Бурхан бид Бурханыг дагуулад амьдрахад, байлгаад амьдрахад Бурханы хайр бидний дотор төгс болно. Бидний дотор Бурханы хайр харагдах хэрэгтэй. Зөвхөн үгээр бус. Дуулал 18:1 дээр харах юм бол Давид залбирж байхдаа хүчмэн болдог эзэн тандаа би хайртай. Миний амман болж, миний баяр хөөр болж, миний мөнхийн найдар болсон Бурхан минь ээ, эзэн би танд хайртай. Тэгвэл энэ хайр бид нэр эзний хайрыг бодох юм бол түр хугацаанд энэ хайрыг мартахын аргагүй. Тэр Бурханы хайрыг бид нэр өмссөн. Тийм ээ? Бурханы хайрын дотор бид нар хайрынх нь хос тэр гүнд нь бид нар орчигдсан байна. Аврагдсан бид нар хайраар нэг болоод, Бурхантай нэг болж, хайраар бид нар нэг болоод, ингэм бол Бурхан бидний дунд байна. Тиймээс бид нар Бурханыг хайрлахын зэрэгцээ ахан дүүсээ хайрладаг. Есүс эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрласан. Эзэн биднийг хайрлсан шиг бид биенээ хайрладаг. Энэ бол болцолтой хайр биш юм аа. Бурханы хайр бол болцолгүйгээр хайрладаг, ариун хайр, төгс хайр, мөнхийн хайр, өөрчлөгдөшгүй хайр. 1-р Иохан 4:19-ийг бас харцгаая. 1-р Иохан 4:19 эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Бид Бурханыг хайрлсан нь Бурхан эхлээд биднийг хайрлсан баг.
Бид нар эзнийг хайрлаж, эзэн биднийг төрүүлж хайрлсан учраас эзний хайрыг авсан учраас эзнийг хайрладаг байна. Бид нар эзнээс илүү хайрлах тийм зүйл байна уу? 2 дугаар Тимот 3 дээр харуул эцсийн өдрүүд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж учир нь хүмүүс аминч, мөнгөн дурлагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болно. Тэд итгэл сүсэг дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол бай. Энэ ертөнц гин нүглээр дүүрэн Бурханд итгэдэг хүмүүс хүртэл амаараа Бурхныг хайрладаг юм шиг боловч өөрийгөө хайрлаж, мөнгийг хайрлаж, зугаа цэнгэлийг Бурханаас ч илүү хайрладаг. Бурхан минь сайн мэдж байгаа үстэй. Бид нар яах вэ? Бид нар энэ ертөнцийн юунаас илүү эзнийг хайрлаж чадах вэ? Дахин амьсан Есүс Галил нуурын ирэг дээр гарч ирсэн байгаа. Есүс шавнартаа зориулаад талах болон загас хайрчихсан. Тэгээд Есүсийг наашир өглөөний хоолоо идэцгээ гэсэн. Дахин амьсан Есүс өглөөний хоолыг нь бэлдээд шавнараа хоолол гэж хэлсэн баг. Тэгээд Петр тандаг хэлсэн байна. Иохны Симоно. Угтаа Петрийн дээр үед байсан нэр нь Иохны хүү Симон. Ягаад Петрэ гэж дуудаагүй Симоно гэж дуудсан бэ? Есүс хамгийн анх Петрийг дуудаж байсан тэр нуурынхаа ирэг дээр одооноос шинээр эхэлцгээе гэж байгаа юм. Яг анхны цэг дээр ирээд Петрийн нэрийг Иохны Симоно. Бүхий л хүмүүсээс илүүтэйгээр намайг чи хайрладаг гэв үстэй. Чи намайг эднээс илүү хайрладаг уу? Петр үнэхээр хатгагдсан баг. 3 удаа Есүсийг танихгүй гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ дахин амьсан эзэн бидний өмнөөс үхсэн гэдэг нь дахин амьсан Есүсийг харах үед тэр бүхий л эргэлзээ айц бүгд алга болсон байна. Петр хэлэхдээ тийм ээ. Эзэн танд хайртайг минь та мэднэ. Одоо бол үнэхээр эзнийг хайрлаж байгаа. Эзэн минь та мэдж байгаа. Яг адилхан асуултыг 3 удаа Есүс асуусан. Петр 3 удаа үгүйсгсэн учраас тэр Петр бүрэн гарынхаа шав болгохын тулд, сэргээхийн тулд энэ бүх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Та бүх юмсыг мэддэг, бүхий л зүйл. Би эзнийг 3 удаа үсгэж та мэдэж байгаа. Гэхдээ Есүс үхэн дахин амьлсан учраас одоо би эзэн танд итгэж байна. Танд хайртайг минь та мэднэ. Хондыг минь хариул. 3 удаа тийм үү? Эзэн бидэнд тэр хайрыг маань шалгадаг. Чи энэ ертөнцийн бүх зүйлээс илүү намайг илүү хайрладаг уу? Бид нэр хариулах хэрэгтэй. Худлагаас хариулж болохгүй шүү дээ. 1-р Иохан 4-ийн 20-21-ийг хамт уншицгаая. Хэн нэг нь би Бурхныг хайрладаг гэж хэлчгээд ах トゥ угээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харагдаж байгаа ах トゥ угээ хайрладаггүй хүн харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Бурхныг хайрладаг нь хэн нэг нь би Бурхныг хайрладаг гэж хэлчгээд ах トゥ угээ үзэн яддаг бол амаараа Бурхныг хайрладаг. Тэгсэн мөртлөө ахан дүүсээ үзэн ядаж байвал тэр худалч юм аа. Бурхныг хайрладаг гэдэг нь өөрөө худлааг. Тийм биз дээ? Харагдаж байгаа ах トゥ угээ хайрладаггүй хүн харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Нүдэнд үзэгдэх тэр ахан дүүсээ хайрлахгүй хэрнээ харагдахгүй байгаа Бурхныг хайрлана гэдэг чинь байхын аргагүй юм. Бид энэ тушаалыг түүнээс авсаа. Ямар тушаал вүлээ? Иохан 13-ийн 34 дээр би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие хайрл. Би биедээ хайртай байвас үүгээр чинь та нарыг миний шав гэдгийг бүгд мэднэ.
Эзэн хайрлсан шиг эзэн биднийг яаж хайрлсан бэ? Тэрийг бодоход бол тэр эзний хайрыг тэгээд ахын дүүгээ хайрлаа. Та нар бие биеэ хайрлвал бүхий л хүмүүс та нарыг хараад миний шав гэдгийг бүгд мэдэх болно. Бид Бурхны хайрыг авсан гэдэг баталгаа нь бие биеэ хайрлаж байгаа. Бид нар Христийн шав гэдгийг тэр бие биеэ хайрлаж байгаагаар батална. Бидний тэр ахын дүүс нар маань үнэхээр эзнийг хайрладаг шиг бид нар ах дүүгээ хайрлаж нэг сэтгэлтэй болж эзэнд үйлчлэх үед итгэдэг хүмүүс биднийг хараад энэ хүмүүс үнэхээр жинхнээсээ Христийн шавнар юм байна. Тэгэж хэлэх болно гэж байгаа. Бид нар Бурхны хайрыг өмсөн, аврагдсан тэр баталгаа. Бид нар Христийн шав гэдэг баталгаа нь юу вэ? Зөвхөн үгээр үгүй юм. Бид нар бие биеэ хайрлавал бид Бурхны хайрыг өмснөхийн баталгаа болно. Христийн шав гэдэг баталгаа нь болох юм аа. Тиймээс бид харагдаж байгаа ах дүүгээ хайрладаггүй хүн. Ах дүүс бол харагдаж байна, тийм ээ? Харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Харагдахгүй байгаа Бурхны хайрладаг гэдэг баталгаа нь харагдах ах дүүгээ хайрлах нь. Тиймээс биднийг аварсан Бурхныг хайр. Тэр хайрыг аваад ах дүүгээ хайрлах хэрэгтэй. Ах дүүгээ хайрлаж байгаа нь мөн Бурхныг хайрлаж байгаа хэрэг. Энэ бол салгахын аргагүй. Тэгээд эзнийг хайрладаг хүн эзний тушаалыг сахидаг. Хайр ба тэр үгэн дуулууртай байх нь салгах аргагүй юм. Амаараа хайрладаг гэчгээд үгэн дуулуургүй байгаад байвал энэ бол энэ ч худлаа үг. 1-р Иохан 2-ын 1-р Иохан 2-ын 5-ыг төр харцгаая. 1-р Иохан 2-ын 5. Хамт уншицгаая. Харин түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Түүний үгийг сахидаг хэний ч дотор эзний үгийг сахидаг хүн Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Бурхны хайр төгс болсон хүн үгийг сахиж, үгийг сахидаг хүнд Бурхны хайр төгс болсон. Луг 6 дээр харах юм бол Есүс та нар намайг эзэн минь гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үлддэггүй юм бэ? Эзэн огтоос хууртагдахгүй шүү дээ. Эзнийг хайрлах сэтгэл байхгүй мөртлөө эзэн минь ээ. Энэ эзэн гэдэг чинь эзэн гэсэн үг шүү дээ, тийм үү? Эзэнтэн, ноён. Миний бүхий л амьдралын маань эзэн билээ. Намайг аварж өгсөн эзэн. Миний бүх амьдралын эзэн юм. Эзэн минь гэчихэд эзний үгэнд ууларгүй байгаад байна гэдэг чинь тэр эзэн гэж хэлж байгаа нь худлаа юм. Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Бурхны хайрыг ухааран, Бурхныг хайрлаж, Бурхны үгийг сахиж, тэр бол бидний эзний дотор байгаа гэдэг баталгаа. 1-р Иохан 2:6-ыг бас харъя. Өөрийгөө түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь түүний явсанчлан тийхүү явах учиртай. Түүний дотор байдаг гэдэг хүн. Эзэн миний дотор, би эзэн дотор байдаг. Байдаг гэж хэлдэг хүн эзний түүний явсанчлан тийхүү явах учиртай. Эзний явсны дагуу эзэн яаж явсан бэ? Үгэн дээр бичээстэй байгаа шүү дээ.
Миний дотор эзэн байгаа бол эзэн шиг л үлдэх хэрэгтэй, тийм үү? Эзэн үйлсний дагуу би ч хийх ёстой. Эзэн яаж үйлснэгийг Библиэлд бичээстэй байгаа шүү дээ. Нэгдүгээр Иохан 5:3 дээр харвал түүний тушаалуудыг сахих нь Бурхныг хайрлах явдал юм аа. Бурхныг хайрлаж байгаа нь тушаалыг нь сахиж байгаа хэрэг юм. Үгийг сахих. Тэр тушаал эзэнд итгэхийн зэрэгцээ. Эзний айлсны дагуу ах トゥ угээ хайрл гэдэг нь тушаал юм. Бид хуулиар харах юм бол эцэст нь Бурхны хайр юм аа. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа Бурхныг хайрлаж, Бурхныг хайрлаж байгаа хүн хөршөө өөрийн адил хайрладаг аа. Гэхдээ хуучин гэрээний үед хараахан Бурхны хайр бидний дотор биелэгдээгүй байсан учраас яг жинхнээсээ хуулийг сахих боломжгүй байсан. Одоо шинэ тушаал эзэн биднийг хайрлсан шиг эзэн бидний өмнөөс үхээд цусаа аварсгаж биднийг аварж өгсөн учраас тэр хайраар хайрлаа. Эзнийг хайрлаж, эзнийг хайрлаж байгаа сэтгэлээр ах トゥ угээ хайрлах. Тиймээс сургаалт үгс 3:6 дээр алхан бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын замыг чинь тэр шулуун болгоно. Алхан бүрдээ өдөр шөнөгүүгээр түүнийг таньж мэдээ. Байнга бүх зүйлдээ эзнийг оролцуулаад эзнийг зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ямар ч зүйл болсон бай. Эзэн энд байсан бол яах байсан болоо? Эзэн байгаа шүү дээ боддоор. Харагдахгүй байгаа ч гэлээ эзэн байгаа. Тэгвэл энэ үед эзэн яах байсан бол? Мэдэхгүй байх юм бол залбираад үгийг сураад үзвэл тэр хариулт нь байгаа. Алхан бүрдээ түүнийг таньж мэд. Бурхныг оролцуулаа гэж юм. Эзэнтэй санал бодлоо солилцсон. Тэгвэл замыг чинь шулуун болгоно. За тиймээс түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь түүний явсанчлан тийхүү явах учиртай. Иохан 1:14 дээр харах юм бол үг нь гэсэн Бурхан бол үг шүү дээ. Энэ үг бол Бурхан юм. Үг нь махбод болж бидний дунд оршин. Үг махбод болж ирээд Есүсийн амьдрал бол Бурханы үг тэр чигээрээ биелэгдсэн байгаа юм. Бид нар ч тэр Бурханы үг бидний тэр биелэгдсэн учраас бидний амьдралаар дамжуулан Бурханы үг биелэгдэх хэрэгтэй. Бидний итгэлийн амьдрал өсөхийн чинээгээр бидний баг багаар Бурханы үгийн дагуу үйлдэх ёстой. Таны үг миний хөлдөгт инлүү миний замдах гэрэл. Эзний үгээс холдоод амьдрах аргагүй. Эзний үгээс тийм ээ холдоод нэг алхмаар. Үгийн дагуу мөнхийн амьдралын үгс итгэл замыг заадаг. Миний явах замыг миний хийх ёстой зүйлсийг зааж өгдөг. Үгээс холдоод бид нэр дур зоргоороо үйлдэх аргагүй. Үхсэн ч амьдрсан ч эзний хүслийн дагуу, эзний үгийн дагуу. Нэгдүгээр Иохан 2:9-10 Нэгдүгээр Иохан 2:9-10 хамт уншъя. Тиймээс гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Ах トゥ угээ хайрладаг хүн гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. За. Гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм аа. Нэгдүгээр Иохан 1:6 дээр Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхахаас бид худал хэлдэг. Яагаад вэ? Бурхан бол гэрэл учраас харанхуй дотор байж байгаа хэрнээ. Яаж гэрэл болсон эзэнтэй хамт нөхөрлөх вэ? Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхахаас бид худал хэлдэг. Энд дээр ч бас гэрлийн дотор байдаг гэж хэлчихэд ах トゥ угээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. Бурхан гэрэл байтал Бурхантай нөхөрлөж байгаа хүн ахан дүүсээ хайрлах боломжтой.
Ах дүүгээ хайрладаг хүн гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй. Ахан дүүгээ хайрлаж байгаа хүн гэрэл дотор байдаг. Тэгээ өөрт нь бүдрүүлэх шалтгаан байхгүй гэж байна. Мэс чанарын хувьд Бурхныг харахад ямар ч бүдрэх зүйл байхгүй байгаа юм, тийм ээ? 1-р Иохан 2:11 дээр харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байж харанхуй дотор алхдаг бөгөөд нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагач үл мэднэ. Ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байж. Тэгвэл одоо бидний итгэлийн амьдрал хамгийн чухал зүйл бол бид нэр эзний хайрыг өмссөн хүмүүс. Эзний хайрыг ухаан итгэснээр аврагдсан. Бид биднийг аварсан эзнийг хайрладаг. Бурхан биднийг хайрлсан учраас бид Бурханыг хайрладаг. Есүс эзэн намайг хайрладаг тул би ч бас Есүс эзнээ хайрлах болно. Намайг аврахаар газарт бүүн ирээд загалмай дээр цовдлогдсон нас баржээ. Намайг аврахын тулд загалмай дээр өгсөн тэр эзэн миний дотор байгаа. Би эзнийг хайрладаг. Эзнийг хайрлаж байгаа учраас тэр хайраараа ахан дүүгээ хайрладаг. Миний дотор хайрл зүгээр байгаа дэвэл би эзнийг хайрладаг үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ? Тэр хайраа илчлэх хэрэгтэй шүү дээ. Ах дүүгээ хайрлаж иж илчлэнэ. Тиймээс ахан дүүгээ хайрлах нь бид нэр аврагдсан гэдгийн баталгаа, Бурхныг хайрладаг гэдгийн баталгаа юм. Баталгаа. За тиймээс 1-р Иохан 1-ийн 3-ийн 10 дээр байна. Харцгаая. 3-ийн 10. 1-р Иохан 3-ийн 10. Хамт уншицгаая. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэн. Зөвийг үйлддэггүй нь ах дүүгээ хайрладаггүй нь Бурхных биш. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. За энд гинт Бурхны хүүхдүүд, диаволын хүүхдүүд салж эхэлсэн. Зөвийг үйлддэггүй нь ах дүүгээ хайрладаггүй нь. Зөв гэдэг нь Бурхны үгийн дуулууртай байх нь зөвхт байдал, тийм ээ? Мөн зөвийг үйлддэггүй нь ах дүүгээ хайрладаггүй нь Бурхных биш ээ. Бурхных биш бол хэнийг байх вэ? Бузар сүнснийг, диаволынх. Бурхных байвал Бурхны дагаад явна шүү дээ, баг багаар. Иохан 5:48 дээр Есүс тиймд Тэнгэрлэг эцэгчин төгс байдаг шиг та нар ч мөн төгс бай. Бурхан ариун төгснэг юм. Бурхан яаж хүн яаж бурхан шиг төгс болох вэ? Гэхдээ л Бурхан аав нь үнэхээр мундаг чадварлаг хүн бол хүүдээ хэлэхдээ за чи миний тал шиг байхтал болноо гэхүү. Намайг даг, над шиг бай. Паул хэлэхдээ би Христийг дуурайдаг шиг. Илч Паул Христийг дуурайдаг гэж хэлсэн. Намайг дуурайцгаа. Эзнийг дуурайдаг бахан. Тиймээс Илч Паул хүний хувьд Есүс шиг амьдарсан байгаа юм. Галаат 6:17 дээр харах юм бол би биедээ Есүсийн оромнуудтай. Есүсийн дүр төрх бол Паулаар гарч иж байна. Есүсийн зовлонгийн тэр шархан сорвин Паулаар гарч иж байна. Одоо би амьдарч байгаа биш, харин миний дотор амьдардаг нь Христ юм аа. Аврагдсан хүн итгэлээр баг багаар өсөөд одоо бид нар багаар эзнийг даган явах ёстой. Бурхныг даган дуурайх хэрэгтэй. Бурхныг дуурайдагсан ч аль эсвэл бузар сүнсийг дуурайдагсан ч аврагдаагүй хүмүүс бол баг багаар
санаа бодол, яриа, үйлдэл нь бузар сүнс шиг болоод явдаг. Зарим хүмүүс гадна талдаа зөвхт юм шиг боловч дотор талдаа өөр байдаг. Бурхны хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үгээр илчлэгдэнэ гин. Зөвийг үйлддэггүй нь ч ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурхных биш юм. Бурхны хүслийн дагуу үйлдэхгүй ах дүүгээ хайрладаггүй хүн бол Бурхных биш ээ. Бурхных биш бол хинд байх вэ? Хинийх байх вэ? Бузар сүнс диаволынх. 11 дээр 1-р Иохан 3:11 дээр би биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдэвлээ. Бурхныг хайрлаж тушаалыг нь даган ахан дүүгээ хайрлаж байгаа нь Бурхных юм аа. Энэ дээр Бурхны хүүхдүүд, бузар сүнсний хүүхдүүд, диаволын хүүхдүүд хуваагдсан. Гурван жил хагасын хугацаанд Есүсийг даган явсан ч гэлээ. Мэдээж Есүс загалмай дээр цовдлогдсон дахин төрөхөөс нааш дахин амьлахаас хинч аврагдаж чадахгүй. Гэхдээ шавнар дунд яг тэр дунд хинч одоо зөв итгэлтэй хүн байгаагүй. Тийм ээ? Есүсийг баригдах үе бүгд зугтсан шүү дээ. Есүс би гимтнийг зөөлхийн тулд би баригдаад загалмай дээр цовдлогдсон үхнэ. Тэгээд 3 өдрийн дараа дахин амьлнаа. Хинч итгээгүй байгаа. Яагаад гэсэн бол 3 жил хагасын турш Есүсийг даган явсан. Үнэхээр бүр ингээд нэг нь цул болсон гэж хэлэх байтал Есүстэй бүр шавнар нь тис ондоо бодолтой байсан. Есүс одоо загалмай дээр цовдлогдсон үхэхийн тулд алхам малхмаар илүү ойртож байтал шавнар нь Есүсийг хаан болчих юм бол ямар нэгэн суудалд сууна. Тэрийг л бодож байгаа юм. Шавнар нь тийм ээ чи том уу би том уу гэдэл хоорондоо маргалдаж. Искариотудаас бол хичнээн харлаж Есүс тийм ээ хаан биш юм шиг байна. Хаан болох юм шиг биш байна. Тиймээс яарвчлан түүнийг Есүсийг 30 мөнгөн зоосоор зарсан. 3 жил хагасын дагсан тэр хөлсөөч утгаа гаргаж авъя гэсэндээ. Хин итгэсэн бэ? Нэг хүн ч байгаагүй. Есүсийг амьсны дараа Есүс шавнартаа түрүүлж харагдаагүй. Харин булшийг нь хайж утсан эмэгтэйчүүд. Шавнар нь Есүсийн булшин дээр очиагүй. Хулчгорууд байхгүй, эрэхтэй байж ч тийм ээ. Харин эмэгтэйчүүд ихчнэр очсон. Тиймээс дахин амьсан Есүсийг харсан. Эммау руу уруудан явх үед Есүстэй уулзсан шавнар. Есүс талах хуваан өх үед түүнийг идээд Есүсийг таньсан байна. Оо Есүс байна. Тийм байна гэтэл алга болчихсон. Тэгээд тэр замаараа эргэн Иерусалим руу очсон. Бид нар дахин амьсан Есүсийг харлаа. Шавнар нь харахандаа эргэлзээтэй л байгаад байгаа юм. Тиймээс салж бутарсан шавнар нь эргэн цуглаад юудэчүүдээс айсандаа үүдэ түгтсэн байсан. Гэтэл Есүс тэр дунд нь гарч ирээд амар амгалан та нарт байх болтугай. Гарын дах сорив тэр цээжин дэх сорив үзүүлсэн. Дахин амьсан Есүс өөрийгөө харуулсан баг. Гэтэл Томас шавн тэр үед байгаагүй. Дахин амьсан Есүсийг харсан гэсэн. Барьж үзээгүй. Зүгээр харсан. Зүгээр хараад яадаг юм бэ? Барьж үзэхгүй яасан. Тэр хатаасныхан сорив, тэр цээжний жадны соривнд нь гараа үзэх хэрэгтэй гэл. Дараа нь Есүс Томаст үзэгдэж хүрээд үз. Есүс үнэхээр тийм ээ инэрэнгүү байгаас хурж үзээ. Тэгээд итгэлгүй бус харин итгэлтэй бай. Томас уучлаарай. Тэгсэн чинь би нэг хүрээд үзээдэх яа. Миний эзэн, миний бурхан. Есүсийг миний эзэн, миний бурхан минь гэсэн баг. Чи намайг харсан учраас итгэв, хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй ээ. Илүү ерөөлтэй юм. Хараагүй ч гэлээ бид нэр үгээр дамжуулан итгэдэг үсттэй. Нүдэнд минь ямар ч тэмдэг харагдахгүй бай. Чихэнд минь ямар ч чимээ сонсогдохгүй ч бай. Бурхны амлалтад итгээд би зогсноо. Итгэлэн сонсох нь Христийн үгээр ирдэг. Бид нэр заавал харж сонсч итгэдэггүй. Шавнар нь хараад ч итгээгүй. Есүс шавнартаа хэд хэдэн удаа үзэгдсэн.
Одоо дахин амьсан Есүс харах үед эргэлзээ арилсан. Есүсийг амьд байх үед бүх ертөнцийн нүглийг өмнөөс нь аван үхээд 3 өдрийн дараа дахин амьсан гэдэг тэр үгэнд одоо л нэг юм итгэж байна. Дахин амьсан Есүс одоо эзнийг хайрлаж дахин хинч айх шаардлагагүй. Харин зоригтойгоор та нар загалмай дээр цовдлогдсон та нарын цовдлсон Есүс амьсан гэдэг. Есүсийн шавнар нь юудэчүүдийн өмнө зоригтойгоор хэлсэн. Тийм юм битгий ярих юм бол алга болно гэсэн. Бид үдсэн сонсноо ярихаа зогсож чадахгүй. Шавнар нь юунаас айх вэ? Үхлээс айх уу? Харин ч бүр зоригтойгоор тараасан байна. За тиймээс дахин амьсан Есүсийг харсан шавнар аврал нь баталгаажсан байна. Түүний дараа эзний үгэнд яг тэр чигээр нь итгээд үгийн дагуу үйлдсэн байна. 1-р Иохан 3-ын 16-ыг харцгаая. 1-р Иохан 3-ын 16 17-г хамт уншицгаая. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ. Бидний төлөө тэр амиа өгсөн тул. За энэ үгийг харъя. Эзэн над шиг гэмтнийг аврахын тулд амиа орхисон. Юу гэж бодож байна? Бүтээгч Бурхантай адил нэгэн Бурхны цорын ганц хүү. Гим нүглийн дунд сүрхээс аргагүй бидний над шиг гэмтний төлөө амиа хайсан байна. Үүгээр бид хайрыг мэднэ. Тэр Бурхны хайрыг ухааран яаж Бурхныг хайрладаг нэгэн тэнд эзэн харагдахгүй. Эзнийг хайрладаг хайр бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Эзний төлөө амиа хайж чадах хүн ах дүүсийнхээ төлөө ч амиа хаях учиртай. Ахан дүүгээ арай бага хайрлах уу? Нэг жаахан л өрөвдөж гин үү? Эсвэл жоохон тусалж гин үү? Амиа өгч чадах уу? Амиа өгч чадж байгаа бол өөр юуг чадахгүй байх вэ? Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай юм. Бид Бурхны хайрыг авсан хүн хайрыг бодитоор харуулах хэрэгтэй үстэй. Хичнээн төгс хайр билээ. Энэ хайр шавнараар дамжуулан бодитоор харагдсан. Анхны чуулганы итгэгч нар бүгд тэгсэн. Дахин дөрсөн Христ итгэгч нар эзний хайр шигэ ах дүүгээ хайрлсан баг. 1-р Иохан 3-ын 14-ийг хамт уншия. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжснээ мэдээ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжснээ мэднэ. Бид нэр үхлээс амь руу шилжсэн тийм үү? Иохан 5:24 дээр үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй харин үхлээс гэдэлж аминд шилжсэн. Там руу явах гэмтэн деваажинд очих зам руу хувь тавилан нь өөрчлөгдсөн. Үхлээс амь руу шилжсэн. Үхлээс аминд шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах дүүс тийм ээ. Бид нар ах дүүсээ ямар их чухал хүмүүс үлээ. Зарим хүмүүс тэгдэг. Цус нь уснаас ч өтгөө, тийм ээ. Ахан дүүс тэр нэгэн цусыг аваад эцэгээс төрсэн ах дүүс бол ямар нэгэн бэрхшээл байвал тусалж, хайрлаж энэ бол мэдээж энэ зүйл. Цус бол уснаас ч илүү өтгөө, зөв. Ариун сүнс Бурхны ам цуснаас ч илүү чухал юм аа.
Мэдхүү? Махбодын ах дүүдэд туслахаас ч илүүтэйгээр эзний цусаар аврагдсан ариун сүнсээр дахин дөрсөн итгэгч нар ахан дүүсрийн хайраас ч илүү өндөрт, илүү чухал юм. За тиймээс ах дүүгээ 14 дээр бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амин шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Үл хайрлагч нь үхэл дотор амнаас руу шилжих боломжгүй үхэл дотор байгаа юм. Гэхдээ ахан дүүс нэг жаахан сэтгэлд нь нийцсэнгүй бах. Тэгвэл үзэн ядаад л хуваагдаад болохгүй. Эзэн бидний тэр бүхий л нүглийг уучлсан байхад нэг жаахан буруу юм хийлээ гэд алдаа гаргалаа гэд үзэн ядаад шүүгээд тэмцэлдэх гээд тэгээд байвал яах вэ? Тэгэх юм бол 15 дээр ах дүүгээ үзэн яддаг бүх нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх ам байдаггүйг та нар мэднэ. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Үзэн ядах нь аллах. Ямар ч алуурчны дотор мөнх ам байдаггүйг та нар мэднэ. За тиймээс бид нар бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийн төлөө амиа өгөх учиртай. 17 за хамт уншия. Дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүн туслах сэтгэл үл гаргавал түүний доторх Бурхны хайр яахан байх вүлээ? Ах дүүгийнхээ төлөө амиаж хайж чадхаар бай. Тэр ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүн туслах сэтгэл үл гаргавал ямар нэгэн ах дүү маань үнэхээр хэцүүдэлтэй, гачигдaltaй үүнийг нь хараад байгаа хэрнээ. Туслая гэсэн сэтгэл байвал түүнийг үл гаргана. Махбод бол их харамч дургүй байдаг. Туслая гэсэн сэтгэлийг эзэн өгж байгаа. Сэтгэл үл гаргавал гэсэн. Түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ? Хайр бол яг л тэр булгийн ус тийм ээ гаргаж татдаг шиг гаргаад л байвал ундарч гарч ирнэ. Харин гарахгүй байвал мууд нь ялзарна. 18, 19 байна. За уншия. Бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус харин үйл ажил үннээр хайрлцгаая. Үүгээр бид үннийх болохоо мэдээж түүний өмнө зүрхээ тайлгаруулах болно. Бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус. Үг хэлээр хэн чадахгүй байх юм бэ? Үгээр бол их сайн. Өмнө нь хэдэн удаа за нэгэн ихч, за бас нэг ах гэрчил маш сайн ярьдаг бүр. Тэг бүр дурлсан. Гэтэл дараа нь хартал луу өрчин байсан. Давтан эрэхтэй. Үнэхээр гайхалтай тэр. За тиймээс гоё гэрчил ярьж ивэл 100% битгий итгээрэй. Жохон харах хэрэгтэй. Уучлаарай. Тэр гэрчлэл болон амьдрал нь яг адилхан байж үргэлжлэх хэрэгтэй. Худлагаасаа гэрчилж болдог. Үг хэлээр бас харин үйл ажил үннээр харилцгаая. Үгээр хэлж байгаа хайр бол яг жинхэнэ хайр биш ээ. Үйл ажил үннээр тэр үйл хэрэгээр гарч ирж байж тэр нь жинхэнэ үнэн хайр байна. За тиймээс одоо Бурхны хайрыг авсан хүн Бурхны хайраар ах дүүгээ хайрлаж Бурхныг хайрлаж байгаа хайрынхаа улмаас Бурхны үгэнд дуулууртай байж. Хайр бол бидний амьдралын маань их булаг юм. Бидний амьдралын маань бүр хөдөлгүүр юм. Тэр хайр Бурхны хайр бидний хайраараа биднийг аварсан. Тэр хайр бидний зүрх сэтгэл амьдралыг маань өөрчилж бид нар Бурхны үгэнд дуулууртай байхад бидний жинхэнэ хөдөлгүүр болдог. За тиймээс аврагдсан хүн эзэн дотор оршно гэдэг чинь эзний хайрын дотор оршно гэдгийг хэлж байна.
За тиймээс бид нэр амьдрал дондаа Бурхны үгэнд дуулууртай байж, эзнийг хайрлаж, ах トゥ угээ хайрлаж, үгэнд дуулууртай байж тэгж амьдрснараа бид нар Бурханд байдаг гэдгийг мэдэж, бид нар үнэнд байдаг гэдгийг бидний амьдралаар дамжуулан харуулах хэрэгтэй. Залбирцгаая. Биднийг хайрладаг энэрэнгүй бидний Бурхан Аава. Бид Бурхныг мэдэхгүй байхад Бурхан та эхэлж биднийг хайрлан гэм нүглээс болоод Бурхны шүүлт ба мөнхийн сүрлийг авах биднийг өмнөөс эзэн үхэж урсгасан үнэт цусаар биднийг аварсан тэр агуу Бурхны нэгүсэл ба хайранд талархаж байна. Одоо эзний айлтсны дагуу биднийг аварсан эзнийг хайрлаж Бурхны үгэнд дуулууртай байж эзний хайрладаг шигэ эзэн ах トゥ усээ хайрлаж Бурхны хүсэл дотор үйлдэхэд бидний үлдсэн амьдралыг удирдах өгөөрэй. Үүгээр дамжуулан бид мөн хамиг авсан гих үннийг бодитоор батлан харуулж мөн үнэнд холбогдсон гэдгээ харуулхад бидний амьдралыг удирдах өгнө. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.